Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүү өдрийн мэнд хүргье. Өнөөдөр би Дэлхийн өв орхны хөндийн соёлын дурсгалт газар сэдвийн хүрээнд уг газарт бай түүх соёлын өвүүдийг тайлбарлаж, түүний үндсэн ач холбогдол болон соёлын өвөө хэрхэн хайрлж хамгаалах талаар ойлголт өгөх болно. 2004 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Дэлхийн өвийн 28 дугаар хурлаар орхны хөндийн соёлын дурсгалт газрыг ЮНЕСКОгийн Дэлхийн өвд хүн төрөлхтний тусын тулд хадгалан хамгаалж, өвлөө уламжлах учиртай дэлхийн тахны үн цэн бүхий хосгүй гайхамшигт соёлын өв мөн хэмээн зарлаж дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүтгсэн билээ. Орхны хөндийн соёлын дурсгалт газар нь Өвөр хангаан аймгийн Хар хорин сум, Бужирт сум, Бат үлзий сум, Ар хангаан аймгийн Хашаад сум, Хотонд сумуудыг хамарсан бөгөөд нийт 183,067 га талбай бүхий 234 дурсгалт газарт 2887 түүх соёлын үл хөдлөх дурсгал өнөөгийн байдлаар хадгалагдаж байна. Орхны хөндийн үн эртнээс бэлчээрийн мал аж ахуй эрхлэн амьдардаг нүүдэлчдийн соёлыг тод томрон эртхэн харуулах хөдлөшгүй баримт, гэрч нотлохоо болсон буш хэрэгсүү, ховор нандин хөшөө дурсгал, хадны зураг, гэрэл төвшөөний бичээс зэрэг археологийн үн цэнтэй олдурууд нэг доор зохицлон орших нь байгалийн түүхийн зэглэлтэй. Орхны хөндөд орших түүхэн дурсгалуудыг он цагийн хувьд үйлчлэн авч үзье. Монгол орны доод палеолитийн үед холбогдох Монгол нутагт анх эртний хүмүүс амьдарч байсныг гэрчлэх баримт нь Өвөр хангаан аймгийн Хар хорин сумын Мойлтын ам хэмээх суурь юм. Хүрэл төмрийн зэвсэг үе болох нийтийн тооллын өмнөх 3000-аас 2000 оны үед Гүмбийн дэнчийн буган чулуун хөшөө буш хэрэгсүүрийн зохицолбор дурсгал билээ. Хүрэл төмөр зэвсгийн үеийн ширээ туулын буган чулуун хөшөө нь Өвөр хангаан аймгийн Бат үлзий сумын нутагт оршдог дурсгалт газарт 4 буган чулуун хөшөө болон буш хэрэгсүүрүүд нэг доор зэрэгцэн байрлана. Орхны хөндөд орших өөр нэгэн дурсгал бол ар бүргийн дурсгал хэмээн нэрлэгдсэн хэрэгсүүр юм. Энэхүү хэрэгсүүр нь 20 харьцан 20 м хэмжээтэй дугуй чулуун дараастай бөгөөд зүүн урд зүгт хандуулан үрдөвч маягаар чулууг 2 салаа болгон 16 м урт өрсөн нь хэрэгсүүрийг өвөрмөрц хэлбэртэй харагдуулна. Ар хангаан аймгийн Хашаад сумын нутаг хөгшин орхон голын баруун эрэг Цайдмын хөндөд оршдог. Энэхүү дурсгал нь 552-оос 745 онд оршинд тогтнож байсан Түрэг улсын хаан бэлэг болон түүний дүү Гүлтгэн нарт зориулан байгуулсан тахилын байгууламж юм. 6-аас 9-р зууны хооронд Түрэг угсааны улсууд өөрийн төр улсаа байгуулж нийслэл хот байгуулсны нэг нь Уугарын нийслэл Ортуу балыг буюу Хар болгосон юм а. Уг хотыг 751 онд Уугарын хаан Муянчуур үндэслэн байгуулсан. 1206 онд байгуулагдсан Нэгдсэн Монгол улсын улс төрийн төв Орхны хөндөд орших Хар хорин хот байлаа. Хар хорин нь орны замын чухал зангилаанд байрлаж байсан төдийгүй өрөнд орны худалдаа, соёлын харилцааг холбох гол гүүр болж байснараа түүхэнд онцгой ач холбогдолтой юм. Бөгөөдөө хааны Төмөн амгалант орны суурин дээр 1586 онд Автайсан хан Эрдэнэзун хийдийг байгуулсан агаад Монгол нутаг дахь хамгийн эртний Бурхны шашны хийд төдийгүй Буддын сургаалыг түгээн дэлгэрүүлэх төв болж байсан түүхэн ач холбогдолтой ажээ. 1939 онд улс төрийн хэлмэгдүүлэлтийн улмаас тус хийдийг их хэмжээгээр эвдлэн сүйтгэжээ. Өвөр хангаан аймгийн Бат үлзий сумын нутаг далайн түвшнээс дээш 2300 м өргөгдсөн ширээ туулын оройд орших хийдийг Төвхөн хийд гэх бөгөөд Өндөр гэгээн зам базар 1654 онд үүсгэн байгуулжээ. Төвхөн хийдэд Өндөр гэгээний мотор, өлмийн мөр, морины уяаг ихтэх байгалаас холбоотой 2 мод, мах гал мод, эхийн умаа хад, үлгийн хад гэх мэт Өндөр гэгээний намтар түүхтэй холбогдох туршлагууд байхаас гадна соём хэмээх өөрөө бүтсэн үгсээ энэ хийдэд зохион байдаг нь бас хөө сонирхолтой юм а. Харамсалтай сүүлийн жилүүдэд ууш боход хөшөө тусалыг эвдэж сүйтгэх түүхийн үнэт олдврыг уйл бусаад худалдаалах зэрэг асуудал нэмэгдэж байгаа. Зөвхөн нэг дурсгалыг сүйтгэж буйхийн бус харин үндэснийхээ төв соёлын давхлаар устгаж буй хэрэг. Иймээс иргэн бүр төв соёлын дурсгал зүйлсийг хайрлан хамгаалж шинэ олдврыг илэрхийлж холбогдох байгууллагад мэдэгдэх эрдэнэ сүйтгэх хуулийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх шаардлагатай байна. Бид уг эцсийнхээ үлдээсэн үнэт үеийг хамгаалж чадвал ирээдүйн хойч үедээ Монголын төв соёлыг бүрэн бүтэн өвлүүлэн үлдээж чадна.